За тэгэхээр би өнөөдөр юу ярих гэж байгаа юм гэхээр би хэсэг хугацаанд жоохон бичлэг оруулах минь багасж магадгүй шүү гэж би өдөө үзэгчтэй анхаарал өгсөн юм. Юу гэхээр би бас хүн тодорхой хэмжээнд тийм үү идэж уудаг бас энгийн хүн. Тиймээс надад бас тодорхой хэмжээнд мөнгө хэрэгтэй. Би бас ажил төрөлтөд анхаарлаа хандуулах хэрэгтэй. Дээрээс нь эрүүл мэндэд анхаарлаа хандуулах хэрэгтэй тийм үү. Тэгэхгүй бол эрүүл мэндэд анхаарлаа хандуулахгүй бол бас болохгүй байна. Бас дээрээс нь юу гэдэг вүлээ? Тодорхой хэмжээнд хөөцөлдөх ажил төрөл бас маш их байна. Бичиг баримтын асуудал гэх тийм үү. Тэгээд ерөнхийдөө нэг хувийн хөөцөлдөх ажил жоохон ихтэй байгаад байгаа болохоор тодорхой хэмжээнд би бичлэг хийх минь багасж магадгүй. Би зарим хүмүүс шиг тийм үү яг ингээд нэгэнтээ ингээд олон хандлт авцсан тийм үү YouTube-ээр цалинжаад явдаг хүн биш. Тийм болохоор одоохондоо мөнгөгүй би уг нь тодорхой хэмжээтэй хэд хэдэн нэлээд хэдэн сайн бичлэгүүдийг хийгээд ингээд тарааж чадах юм бол тодорхой хэмжээтэй subscriber ядаж 1000-аас дээш гараад тийм үү. Тэгээд YouTube-ээс тодорхой хэмжээнд бас мөнгө төгрөг олж болдгийм болов уу гэж жоохон бодож байсан. Гэтэ миний яг санаанд хүрсэн шиг 1000 хүрсэнгүй. Дөнгөж 658 subscribe өстой байна. Тэгээд дээрэс нь миний бичлэгнүүдээр хаалт тавигдаад байна. Их хвчлэн. Ялангуяа тэр бичлэгнүүд хаалт тавигдсан. Тэгээд ганцхан тэр тийм ээ тэр IQ нийтгүй юм уу те IQ нийтгүй юм уу гэдэг тэр бичлэгнээс гадна маш олон бичлэгнүүд хаалт тавигдсараад ерөнхийдөө улс төрийн хаалт байх гэж би одоо хардж байгаа. Улс төрийн хаалтууд ердөөс би улс төрийн ямар нэгэн цөмийн цахилгаан станц зураантай холбоотой иргэдтэй холбоотой ямар нэгэн тархи угаалтыг нь иргэдээсээ гаргах бичлэг хийх бүрт ямар нэгэн байдлаар дандаа хориг тавигддаг. Тэгээд би тэрийн хориг тавигдангууд би яа гэвэл энэ бичлэгүүдэд би чухал гэсэн хүмүүс рүүгээ шеэрлждэг. За энэ хүмүүс магадгүй олон төгрөг гэж бодсон, чухал гэж бодсон хүмүүс рүүгээ шеэрлдэг, түгээдэг. Тэгээд тэр хүмүүсээр дамжаад миний бичлэг ерөнхийдөө хүрч явах шиг байна. Гэхдээ харамсалтай нэг жоохон онцгой юм юу гэхээр би санаагаа гаргасан юм нэ алдраа хүртэж чаддаггүй. Яг зүүн ёсоор би өөрийгөө үнэлүүлж чаддаггүй хүн гэж боддог. Зүгээр нэг жишээг л одоо сүүлд болж байгаад нэг жишээг л одоо зүгээр та нарт харуулъя. За би юу гэж хэлж ирсэн бэ гэхээр тийм ээ. Одоо зөв шаардлага тавьж ихсэж байна гэж би хожимдаад ингээд энийг би 4 өдөр биш 2 өдөр нь болсон. Энэ юу гэж байгаа юм ураанаа эсэргүүцэж ихсэж байна гэд би бичлэг хийж байгаа. Энэ бас маш чухал бичлэг шүү. Одоо зөв шаардлага тавьж байна. Энэ дээр дарангуул тогтоогоод нэ битгий баялгаа гаргаач. Дарангуул тогтоохгүй бол жигсаалаа болоо гэд би энэ дээр 5 өдөр юм тийм үү. Тэгээд өмнө би болохоор энэ засгийн газар огцрог гэж ихсэх нь өөрөө юу штэ тий юу дүүлээ та ганц энэ Украиний төв талбайг авлаа гэхэд энэ засгийн газар огцор улсын хурал огцор гэдэг чи өөрөө захиалгаж чигсаа штэ гэд би хэлжсэн тийм үү. Тэгвэл энийг би 7 хоногийн өмнө хэлжсэн мод эднийг би тэгвэл одоо та нар энийг хар 10 цагийн өмнө зээнх болт яг миний ярьсныг ярьж байгаа заяа явж байгаа бол би миний 7 хоногийн өмнө ярьсан юм 7 хоногийн дараа зээнх болт усын хурлын гишүү яриа зогссон. Өөр зорилго гарч ирж байна да. Тэр зорилго нь одоо чамд ямар нэгэн гомдол байгаа бол одоо сонгуулаар саналаа өгсөмөр шийдэхээс биш. Жагсаал хийгээл одоо тэдэн мянган хүн ирсэн гэдэг нөгөө жагсаалынхаа тоог ярих гэдэг л. Бүх санал өгдөг 2 сая хүн ирээд жагсан засгийн газар унахгүй. Яг тэгвэл үндсэн хуулийн засгийн газрыг унгаадаг ганцхан арга байна. Тэр нь улсын хурлын гишүүдийн 50 дээр нэмэх нэг санал хураана. Тэгэхээр тэр аргаар засгийн газар ундаг болохоос 2 сая хүн жагсаад 2 сая цуглаагүй 2 мэдээж одоо төр засгийн газар хийж байгаа шийдвэр 100% хүн таалагдах халамгүй. Тэгэхээр нөгөө засгийн газрыг хоцрол гэдэг нэг урт цагаан даавн дээр юм бичиж явж байгаа бол өөр зорилго гарч ирж байна да. Тэр зорилго нь за тэр миний 7 хоногийн өмнө ярьжсэн юмыг
Одоо яж бас өөр зорилго гарч иж байна да. Тэр урт цагаан даавн дээр. Тэр чинь зорилготой жигсаал байна. Миний 7 хоног юм ярьжсэн нэг улсын хурлын гишүүн. 7 хоногийн дараа ярьж штэ. Тэгэхээр би төрүүлээд ирсэн бооз 7 хоног юм. Тэгээ би хэлсэн штэ. Засгийн газар огцрохгүй, улсын хурлын гишүүн огцрохгүй. Гэтэ энэ зээнх болт нэг юм буруу хэлж байгаа. Юу буруу хэлж байгаа юм бэ гэвэл штэ. 2 сая хүн гарч ирэж гисэн чи огцрохгүй гэж байгаа. Үгүй. 2 сая хүн байтугай 80 мянган хүн угсруулад за сараа баг гэхэд 2 3 7 хоногийн турш жигсахад 50 жам орж жигсахад огцрон заяа 80 мянган хүн жигсахад яг 50 замаар жигсахад заяа яг үнэхээр тэр жигсаад бүр зохион байгуулалтаа бүр маш гоё ард иргэд тийм үү эмх цэгцтэй бүр яг улсын хурлын гишүүдийг эсэргээд яаж эсрүүцдэгээ үзүүлээд юм. Гэхдээ ямар нэгэн байдлаар хүмүүс амд идэхгүй. Тэгэхээр хүмүүс амгүйгээр гоё жигсэх юм бол 80 мянган хүн жигсэхэд огцорно. Гэхдээ жоохон удаан хугацаанд жигсэн шаардлага. Тэр зээнх болд яг нэг юм үний ярьж байгаа. Юу нь үний ярьж байгаа юм бэ гэхээр тэр урт цагаан дагуу бариад жигсэж байгаа чинь өөрөө зохион байгуулалтаа ямар нэгэн болчлоо гэдгийг надад санал нэгтж байгаас тэгүн гутаа цааталтаа юу гэж байгаа юм гэхээр та нар огцруулж чадахгүй гэдэг 2 сая хүн гэдэг чинь миний бодлоор болж байгаа санал зөрж байгаа асуудал. 3 сая 500 мянган хүний 2 сая хүн хизээж гарч жигсэхгүй л те энэ үнэн. Угаасаа зээнх болтыг хэлж байгаа шиг тийм үү улсын хурлын гишүүнийг хэлж байгаа шиг 2 сая хүн гарч жигсэх боломж Монголд байхгүй. Гэхдээ за 80 мянган хүн 100 мянган хүн жигсэх боломж бол Монголд байгаа шүү. Бага. Хэрвээ 80 мянган хүн 100 мянган хүн жигсэх юм бол биднэрт боломж байгаа. Энэ удаад яасан гэж үсрээл нэг 30-аад 17 мянган хүн юм уу? Аль эсвэл нэг зарим үед нэг 5 6 мянган тэр бичлэгнүүдээрээс нь хараад заримдаа нэг харагдаа заримдаа нэг цөөхөн харагдаад байгаа. Тэгээ би яг гүйц тооцоолж чадаагүй л да. Гэхдээ ямар ч тач нэг за хамгийн ихтэй нэг 30-аад мянган хүн гэж магадгүй багадаа 17 үгүй багадаа нэг 3500 хүн байх магадaltaй гэж би удаарсан. Багадаа 3500. Тэгээ дунджаар нэг 7500-аас 17500 хүн байх өндөр магадaltaй гэж би бодсон. Тэгэхээр тооны хувьд бол энэ цөөхөн байсан. Тийм болохоор би засгийн газар огцрохгүй. Улсын хурл огцрохгүй гэж ярьж байсан. Тооны хувьд энэ цөөхөн байсан болохоор ерөнхийдөө бол 80 мянган хүн гарч ирээд жигсэх юм бол боломж биш үү жинкнээс улсын хурлыг огцруулах. Түүнээс тэгтээ 80 мянган хүн гарч ирэхдээ тэрийг өмнөөс самун болгоод улсын хурлын гишүүд дунд нь турхирагчд гарч ирэх өндөр магадaltaй. Яг одоо энэ засгийн газрын огцор гэдэг том улаан бичиг барьж байгаа хүмүүс чинь дайрж ороод өмнөөс самунд игдэн л тэ. Улсын хурл огцор гэж бичиг барьж байгаа хүмүүс бас өөрсдөө өмнөөс самунд игдэн л тэ. Яг цагтаараа толвол тэднээс жоохон болгоомжлох хэрэгтэй гэж би одоо бодож байгаа. Дээрс нь тэр нэг нөөвар хөдөлгөөнийх юм бэ юу те. Одоо эрхчлөөний хөдөлгөөнийх ингээ гоё нэр авцсан. Үүндээ хувийн эцэгчдийн хөдөлгөөн гэж би хэлээд байгаа шүү дээ тийм ээ. Хувийн эцэгчдийн хөдөлгөөн чившилтэй тэр ер нь бол гадны бодлого юм билээ. Яг хувийн эцэгчдийн хөдөлгөөнч биш. Ерөнхийдөө Монголын урагчдын хөдөлгөөн гэж нэрлэвэл арай илүү зохих юм билээ. Би өөртөө тэгж бодсон. Урагчдын хөдөлгөөн. За тэгээд өнөөдөр 2025 он 1 сарын 20 болж байна. Тэг 3 цаг 6 минут болж байна. Шөнийн 3 цаг гэсэн үг. За тэгээд энэ хүрээд нь бичлэг өндөрлөө. Тэгээд цаашдаа эрүүлэх сайн сайхныг хүсье. Битгий тархиа угаалгуулаарай түмнэ гэж хэлээд. Тэгээ миний миний бичлэгүүдээс үзэж амжаагүй бичлэгүүд байл үзээрэй. Их юм ойлгоо шүү гэж хэлье. Тэгээд энэ бичлэг өндөрлөө.